Cocomelon-ы талаар яриад өгөөч. Дэмжимж байгаа нь Яка. Түшиг ахыг Cocomelon-ы талаар яриад өг гэж байгаа нь лайк. Түшиг ахаа та Cocomelon гээд хүүхдийн контентын талаар яриад өгөөч. Түшиг ахаа та Cocomelon-ы тухай яринаад өгөөч. Please агуу би танаас нэгэн юм гоё. Миний бичсэн юмыг заавал уншаарай. Cocomelon гээд хүүхдийн нэвтрүүлгийн талаар яриад өгөөч. Гоё. Түшиг ахаа Cocomelon. Ямар учиртай юм бэ? Окей, ойлголоо. Let's go. Өнөөдөр бид дэлхий дээрх хамгийн их хүүхдүүдийн үздэг сувгийн талаар ярилцуулна. Cocomelon гэх энэхүү сувг үнэхээр хүүхдүүдийн хөгжилд эргээр нөлөөлдөг. Аль эсвэл эсрэгээрээ юу? Энэхүү сувгийг үздэг хүүхдүүдийн эцэг эхчүүд хэд хэдэн эвгүй шинж тэмдгүүдийг анзаарсан юм. Энэхүү сувгийн тод өнгийн ард нуугдсан хар бараан нууцуудыг хамтдаа сонирхцгоё. Дуулан суугаад таалан сойрхоно. Тэгэхээр guys, өнөөдөр бидний ярилцах сувгийг яг одоо бид нар харж байна. Cocomelon гэд хөөрхөн нэртэй хөөрхөн сувг байна. 191 сая subscribeтай. Окей, 1400 бичлэг бооцсон маань ер нь бол зогсолтгүй хүүхдүүдийн контентийг бол зүгээр л үйлдвэрлэдэг газар. Хэрвээ хяналт ихтэй бичлэгүүд нь харах юм бол харж байгаа 7 тэрбум, 4 тэрбум, 3 тэрбум зүгээр л тэрбумээр хэмжиж байгааг харж байгаа. Энэ хяналтынхаа тоогоор дэлхийд 2-д орж байгааг харж байгаа. Mr Beast бол бүр тэр ард 12-т байна. Ингээд та нар боддоо. Энэ сувг Mr Beast 76 тэрбум. Энэ сувг баг 3 дахин. Энэ Cocomelon сувг Mr Beast-ээс 3 дахин илүү хяналттай гэж боддоо. Тэгээ сүүлийн үед бол интернетээр Cocomelon сувгийн сөрөг талуудыг ерөөдөө артлын тэр бараан нууцуудыг ярилцсан контентууд бол нэлээ их бий болсон. Манайха энэ зурагтны удирдлагаар байна штэ. Машин хүртэл асах боломжтой гэвэл та нар итгэх үү? Univision-ийн удирдлагаараа шинэ машина асаа гэдэг нэртэй урамшуул эхлүүлсэн байлээ. Яах вэ гэхээр та нар зүгээр киногоо үзээд л Toyota Top Motors-ийн албан ёсны дилерийн цоо шин Toyota RAV4 автомашинтай болно гэж боддоо. Гайхалтай биш гэж юу? Урамшуулт хэрхэн оролцохоо гэвэл маш энгийн Univision-ийн RAV4-тэй кино зэснээс кино үзэх. Эсвэл ямар ч хамаагүй дурын кино багцаа идэвчүүдэд л танд урамшууллын эрх очно гэсэн үг. Тэгээ авсан урамшууллын эрхээ та IPTV-ийнхээ аппликейшн ба тоглоом руу ороод Univision Apps руу ороод RAV4-тэй кино зэс рүү ороод идэвчүүлээд л урамшуулалд оролцох боломжтой болж байгаа юм биш үү? Хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр зөвхөн RAV4 автомашин биш. Тойлогт кампинг, double leg гэр бүлэрээ амрах эрх, найрамдал цусланд амрах эрх, Petronas-оос 1 сая төгрөгийн бензин авах эрх, iPad, Magic Keyboard-тайгаа тэгээ GoPro 12 Hero Black гэх мэт ер нь бол маш дайжгүй бэлгэнүүд таныг хүлээж байгаа. За тэгээд надтай хамт удирдлагаараа машина асаацгаая. За алин дээр дарах вэ? Үхүү. Тэгээ өнөөдөр хэдүүлээ сүүлийн үед яагаад хүмүүс энэ хөөрхөн Cocomelon гэдэг сувгаас эцэг эхчүүд айгаад болгоомжлоод байгааг хэдүүлээ ярилцгаая. Ер нь энэ сувг хүүхдүүдэд яг ямар үр дагавартай юм бэ гэдгийг хамтдаа сонирхцгаая. Ер нь бол мөнгө гэдэг зүйл ямар хүчтэй гэдгийг хэдүүлээ мэднэ. Тэгээд энэ одоо хүүхдийн контентууд хүртэл одоо хөрөнгө мөнгийг нэг тавихаараа ер нь яг ямар бидний мэдгүй аргуудыг ашиглаж байна гэдгийг хамтдаа харцгаана. За, эхнийх нь энэ хүү бичлэгүүдээр мэдээлүүдээр ярилцсан зүйл юу байсан бэ гэхээр одоо color psychology буюу өнгөний сэтгэл зүйг бол яг энэ контентэнд маш их ашигладаг байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ялангуяа бага насны хүүхдүүд бол өнгөнд маш эмзэг байдаг. Ер нь бол өнгөөр хүүхдүүдийг донтуулж болно гэсэн. Тэгээ Cocomelon дээр яадаг вэ гэхээр ашигладаг үндсэн өнгө нь ер нь бол эсрэг тод өнгөнүүдийг маш их ашиглаж одоо хүүхдүүдийг илүү донтуулах одоо тэр яг бага насны хүүхдүүдийн эмзэг нүдэн дээр нь одоо эсрэг тод өнгийг ашиглаж илүү донтолтыг нь нэмдэг байна.
Харж байгаа. It's time to wear your shoes. Monkey likes the bars. Appear even more vibrant, which is different to, for example, Bluey, in which the colours instead blend together. Cocomelon дээр тод эсрэг өнгөнүүдийг ойрхон ашиглаж байгаа бол тэгээд жишээ авсан шоун дээр нь болохоор энэ Blue гэдэг нохоотой хүүхдтэй юм шиг байгаа. Бас нэлээд алдартай Bluey юм биш үү. Тэгээд яг эрүүл хүүхдийн шоуны өнгө нь ямар байх шаардлагатай байдаг гэхлээр одоо бидний харж байгаа хүүхэлтэй байна. Ойролцоо зөөлхөн өнгөнүүдийг ашиглаж контент хийсэн байгаа. Одоо харцгаая. Харж байгаа одоо цэнхэр хөх зөөлхөн өнгөнүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү өнгөтэй хүүхэлтэйнүүд хүүхдийн яг тэр нүдэн дээр одоо хөгжлийнхэн шатанд нь тэр нүдэнд нь сөрөг нөлөө багтаа гэсэн үг. Oh, you never forget. Харж байгаа. Өнгөнүүд нь бол хамаагүй зөөлхөн байгааг харж байгаа. Тод өнгөнүүд ашигласан ч гэсэн бүр эсрэг өнгөнүүд ашиглаагүй та хэд харж байгаа. Дэвгүй юм нь юу вэ гэхээр штэ энэ хүү өнгөний тактикийг казиногийн одоо энэ бидний харж байгаа автоматууд дээр аюу их ашигладаг. Казино орж исэн хүмүүс бол мэдгүй орохоор ингээл ер нь бол ингээл айлхаар тод өнгөтэй хийсэн улаан энэ машинууд нь өөрсдөө ингээл янз бүрийн өнгөтэй тэр өнгөнүүд хүний одоо донтох мэдрэмжинд нөлөөлдөг учраас одоо энэ олон одоо гялцал өнгөнүүдийг бол казинод ашигладаг. Тэгээд тэр аргыг яг хүүхдийн контентоор хүүхдүүдийг донтуулахын тулд ашиглана гэдэг чинь ямар одоо онцгүй гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээд дараагийн эцэг эхчүүдийнх нь гаргасан гомдол нь бас эвгүй заяа. Энэ болохоор юу вэ гэхээр яг контентныхоо агуулга дээр нь эцэг эхчүүдийн эсрэг одоо контекст буюу гарч байгаа утга нь эцэг эхчүүдийн эсрэг одоо ашигладаг гэсэн байна. Одоо чинь no bedtime song гэдэг байгаа байхгүй юу? Хараа ингээд ээж нь хүүхдээ ингээд шүдэ угаах сайн шүү. Шүдэ угаараа миний хүү гэхэд нь өөдөөс нь ингээд юу гэж хэлж байгааг та сонсоорой. It's good for you. Тэгээ хүүхдүүд чинь юмыг амар дөөрээд нь штэ. Хүүхдүүд чинь энийг яагаад эцэг эхчүүд нь шүдэ угаа гэхээр үгүй би дургу тэгэхээр чинь эн чинь цаагаараа өөрийн мэдлгүй хүүхдүүдийг эцэг эхийн эсрэг бараг босгож ийн гэсэн үг байхгүй юу? Шүдэ угаацгаагаараа өглөө орой болон шүдэ угаацгаагаараа guys. А тий шүдэ угаах гэснээс энэ зөвхөн ганц жишээ биш. Усанд орцгоо гэдэг гэж байгаа байхгүй ээж нь. Take a bath. Зүгээр юм байдгнаас үгүй би усанд орохгүй. Унтлагын хувцас өмсөх хэрэгтэй шүү. Одоо унтцгаая гэсэн чинь. No, I don't want to wear pajamas. Харж гинөө. Ер нь бол эвгүй байгаа зү. Та хэд боддоо хүүхдүүдэд зориулсан контент хийж байгаа мөртлөө эцгийнхээ үгэнд битгий ороорой гэж хэлж байгаадаа ижлэхэн бохгүй юу? Цаагуур бол. Тэг хүүхдүүд чинь энийг ингээ үзээд дүрэн штэ. Миний хөө орондоо орох гэхээр үгүй ээж би орондоо ормооргүй байна. What? Энэ бол ганц хоёр контент биш ээ. Ер нь бол нэлээ олон контент дээр нэгдэг. Миний хүү хоолоо идлээ, гараа угаагаараа гэсэн чинь дээр. No, I don't want to wash my hands. Гараа угаамааргүй байна гэж байгаа байхгүй ер нь бол. Тэгээ наана бол мэдээж зүгээр хүүхдийн хөөрхөн сууч гэсэн ард нь бол асар том баг байгаа. Mr Beast жилийн $80 сая болдог бол энэ сувг Cocomelon жилийн $120 сая олдог гэж байгаа. Тэгэхээр одоо ямар том компани, ямар том баг байх нь аргагүй. Тэгээд тэр багийнхаа нэг нь data analytic-ийн баг байдаг гэж байгаа. Энэ нь болохоор яг ингээд бүх жижиг сажиг деталуудыг хүүхдүүд яавал илүү анхаарал нь төвлөрч одоо тэр контентыг үзэж байна гэсэн. Энийн талаар бол New York Times дээр гарсан. Тэгээд зөвхөн data analytic баг гэхэд хараа 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэл баг 10-аад хүнтэй хүүхдүүдийг хэрхэн одоо ямар өнгө сонгуулах талаар бол ингэж орж байгаа юм. Өөр нэг юм юу гэхээр шүү дээ. Cocomelon-ы компанид нь одоо энэ distraction room гэж байдаг. Сатарлын өрөө гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр сар болгон хүүхдүүдийг одоо ингэж авчирж дуршилтанд оруулдаг байгаа. Тэрхүү дуршил нь яаж явдаг вэ гэхээр хүүхдүүдийг нэг өрөөнд оруулахад ингээд хоёр дэлгэц гарч ирнэ. Нэгэн дээр нь Cocomelon-ы одоо контенттэй дэлгэц, нөгөөхөн дээр нь яг жинхэнэ бодит амьдралтай ямар нэгэн онгоц нисэж байгаа, гадаа хүүхдүүд тоглож байгаа, уул устай яг бодит амьдралын бичлэг. Тэгээд зорилго нь юу вэ гэхээр өөрсдийнхөө контент дээрээс хүүхдүүдийн анхаарал сатаарж байгаа хэсгийг олж тогтоох. Тэгээд хүүхдүүд ингээд Cocomelon-ы сувыг үзэж байгаад
ингээ хажуу тийшээ харна штэ. Хажуу тийшээ харахад нь л яг тэр хэсэгт нь одоо тэр Cocomelon компанийн тэр хэсэгт нь шууд өөртөө ороо. За энэ хэсэгт хүүхдүүд ингээд үүсгээ болж ин энэ хэсэгт ямар нэгэн шинэ юм хийгээд ингээд тэр хэсгээр нь ажилдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг нэг өсөндөө лабораторийн харах болгож ин гэсэн үг байхгүй юу? Яаж анхаарлын аль болох дээд зэргээр татах уу? Яг тэр цэгийг л олж ин гэсэн үг. Нэг өсөндөө хүүхдийн хар тамхиг үйлдвэрлэж ин гэсэн үг байхгүй юу? Тэгээ сайтн дээр бичснээр бол тэр нь нэлээд жоо хүүхдүүд 2 наснаас дээшээ бараг 3 4 насны хүүхдүүдийг бол авчирч тэгэж үздэг. Тэгээ дараагийн ашигладаг арга нь юу вэ гэхээр маш богино катуудыг ашиглах гэж байгаа. Кат гэхээр одоо бичлэг эдитлэх явцад одоо энэ бичлэгнээс ашиглаж байгаа нэг юм яриад дараа нь ингээд кат ингээд үргэлжлээ явж байгаа шүү дээ. Cocomelon сувгийн катных нь хамгийн одоо дээд хэмжээнд хамгийн урт кат нь 6 секунд байсан гэж байгаа. 6 секунд хамгийн урт хэмжээ нь одоо харж байгаарай. Тоолоод байгаа байхгүй юу? 1 2 3 1 2 1 2 1 1 2 1 Бусад одоо хүүхдтэйнүүдэд харьцуулахад бол Cocomelon бол хамгийн урт нь 6 секунд. Тэгээ сайн ингээд тоосноор бол баг ингээд ер нь бол 1-2 секунд л байгаа сте. Gas кат хийж яах гэсэн. Энэ нь бол хүүхдүүдийг аль болохоор дээд зэргийн одоо ингэж анхаарлын татах одоо тэр зорилготой зээ харцгаая, өөртөө харцгаая. 1 2 1 2 2 3 1 юу вэ? Тийм биш үү? Бараг 1-2 секунд л амар катлж штэ дүрсүүдээ. 2 3 4 саях 4 байна. Йоо ашиггүй 4 секундын кат орлоо. За тэгвэл түрүүний зөв ирүүл гэдээсэн blue гээ тэрийг харцгаая. 1 2 3 4 хамаагүй өндөр байна. 1 2 3 4 1 2 3 4 хамаагүй өндөр байна уу? Ер нь бол бараг дунд чинь 4 секунд юм байна. Тэгвэл Peppa Pig харцгаая. Cake. Polly likes bird seed. 1 2 3 Can I feed her, Duru. Granny Pig? Can I feed her? 5 1 It's very Fire. important not to give Polly Fire. too much food. 4 Yes, Grandpa Pig. арай бас урт байна шүү. Can Polly Тэ? come out of the cage? Тэр нэг сонирхолтой юм хийж үзье. Монгол хүүхдийн тэгвэл кат нь хэр ойрхон бэ дээ. За. 1 2 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 Монгол хүүхдийг ч гайгүй юм байна уу? Монгол хүүхдийн нэг төрөлд бол гайгүй юм байна. 1 2 3 4 5 6 1 Гэтэ бас арай гайгүй байна. Өнгөнийх нь юу нь бол гайгүй байна. Кат нь бол ер нь бол богинохон байна. 1 2 Гэтэ өнгөж аргагүй л ах тэн чи бүр олон жилийн өмнөх юу юм байна л да. Хурц өнгө гараагүй байх үеийн дуу юм шүү. За өөр чи хүүхдийн Монгол хүүхэлтэй. Арай гайгүй байна. Бас арай минималист байна. Ямарсан хүүхдүүд үг бай шүтээ угаахгүй гэж бол хэлүүлэхгүй л байна. Мамо хамтдаа тоглоё. Энэ нь бол амар ирүүл өнгөтэй харагдчих. Аюу зөөлхөн өнгөтэй байгаа сте. Хамтдаа тоглоё. Намайг хардаа. За, над руу өшөглөөрэй. Төдний Дөрөв. 1 Жажа, сайн бариарай. Аха. 4 Хурдан хөлний тоглолт. Кат нь хамаагүй урт байна уу? Тэгээ ашиглаж байгаа өнгө нь хамаагүй зөөлхөн байна. Ер нь бол мамо бол гайгүй юм биш үү? Мамо сувгийг бол үзэж юмар юм байна. Манай Монгол
Тэг өнгө нь хамаагүй зөөлхөн харагдаж байна. Миний бичлэг ер нь яад юм бол харцгаагаа хамтдаа. За хамгийн сүүлийн бичлэг. Яна минийх бүр коко мелон шиг үйл яана. За 1 2 3 4 5 6 7. Оо минийх гайгүй байна уу? 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4. Миний гайгүй байна. Саа зовлтгүй шүү. Guys, эцэгчүүдээ түвшин бичлэгийг хүүхдэд үзүүлж болно шүү. Окей. Түрүүний ярьсан юм тод ингээ алга дандаа уусан өнгөнүүд байна. Эсрэг өнгөнүүд бол алга. Ямар нэгэн өнгөний сэтгэл зүйн тийм заваан арга ашиглаагүй байна. Newsweek дээр гарсан нийтлэл байна. Coco Melon миний хүүхдийг зомби болгосон гэсэн ийм гарчтай. Тэгээд яах вэ гэхээр одоо түрүүний ярьсан одоо энэ донтуулах аргуудыг ингээд ашиглаад хүүхдийн тархийг хит ингээд таашаалын өдөөчгөр ингээд дэлгэц байхгүй бодит амьдрал хитрхи өөдөртэй болж эхэлнэ гэсэн. Таад боддоо ингээд хурц өнгөөр хідэн катуудаар бүр ингээд зодуулсан тарих ингээд бодит амьдрал дээр ирээд гадаа гараад ингээд мод руу харахаар мод мангар өөдөртэй санагдсан тийм үү? Гол мангар өөдөртэй санагдсан тийм үү? Тэгээд яах вэ гэхээр хүүхэд илүү депресстэй, эсвэл хангалуун бус. Ер нь жоох ааш зан нилээ одоо хэцүү болчихно гэсэн үг. Тэгээд энэ дэр бичснээр бол энэ ингээ хүүхдийн анхаарал төвлөрөлтийн цагийг нь бол багаас нь бүр ингээд маш бага болгоод хилд орох хугацааг нь хүртэл бүр нилээ хойшлуулцдаг гэсэн байгаа. Харин жоох хөлт уйлж байгаа байхгүй. Тэгээд Coco Melon явхлаар л уйлах болчихно. Йоо, эвгүй те. Бас эвгүй те. Ямар азар би арай өмнө төрсөн. Мурхан минь. Тэгээд хил цүүлд орж байгаа хүүхдүүдэд анзаарсан эцэгчүүд одоо speech therapy гэж буюу одоо хил заслын гэх юм уу одоо юу гэдэг одоо тийм яриулдаг имлэг дээр бол ингэж аваач үзүүлдэг гэж байгаа. To take their children to speech therapy due to them not being able to form words. There's something inside. Can you see what's inside the box? What? Can take the lid off. Тэгээд бид чинь уг нь бол бараг эсрэгээрээ боддоо шүү дээ. Ингээд хүүхэд англи хэл дээр хүүхэлтэй их үзэх тусмаа илүү хурдан, илүү бараг ярьдаг болж илүү сэтгэн гэж боддог те. Тэгээ гадаад суугуудаас гэвэл энэ Mrs. Rachel гэдэг бүр бага насны хүүхдүүдэд юм заадаг юм сууг байгаа. Энийг нэлээд магтсан байлээ. Яг нөгөө бодит дүрсээр хүүхдэд юм заадаг учраас. And the sticky bubble gum is all over our hands. Icky. Өөх бас л тэрбум үүсэн л байна. Ярьж сурцгаа гэсэн байна. I'm so excited to learn first sentences with you and pick car. Тайлхаар бодит юун дээрээс бодит дүрсэн дээрээс яаж байгаа болохоор бас эцэгчүүд дуртай байгаа. Тэгээд түрүүний ярьсан Blue тийм үү? Bluey гадаад шоу гэх юм бол. Тэгээ өөрний зүйл миний ойлгосон юу вэ гэхээр хүүхэд одоо өдөрт төдөөс дээш минут төдөөс дээш цаг одоо дэлгэх үзэж болохгүй гэж ярьдаг штэ. Тэгээ энэ дээр болохоор яг ингээд цагийн контент бүр бас ингээ өөр гэж байгаа. Одоо чи нэг цаг зөв контент үзүүлэх нь мэдээж нэг цаг Coco Melon үзүүлснээс одоо шал өөр үр дагавартай гэдэг ч юм уу те. Гэтэл мэдээж одоо энэ бүхэн дундаас эцсийн хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүдийн өөрсдийнх нь оролцоотой байдал. Одоо та сонсч ирсэн бах манай хүүхд одоо тийм амар үзээд нэ гэл эцэг эхчүүд бас ингээ ярьдаг штэ. Тэр чин ясвэн дээр хүүхдүүд тэр шийдвэрийг гаргахгүй байхгүй. Эцсийн шийдвэрийг эцэг эхчүүд л гаргана тийм үү. Тэр хүүхдүүдээ шууд ингээл таблет ууц өгөөл юу үзэж байгааг нь мэдэхгүй зүгээр зүрх хүсэн юм уу үзэх хайчих юм бол мэдээж хүүхд бол зөв шийдвэр гаргахгүй. Аль болохоор энэ өөрийнх нь тархийг өдөөдөг юмруул өөрөө явах нь бол ойлгомжтой. Тийм учраас бол хүүхдүүдийн хөгжилд хамгийн чухал зүйлийг нэг бол яалчгүй эцэг эхчүүдийн өөрсдийнх нь яг хүүхдүүдтэйгээ одоо амьд харилцаа шүү гэдгийг бол хэлэх хэрэгтэй баг. Мэдээж хүн болгонд завгүй байгаа. Гэтэ бас ингээд завгүй юм чинь юу ч хамаагүй үзүүлнэ гэхээс илүүтэйгээр ядаж юу үзхийг нь бас ингээд арай нэг одоо түрүүний ярьсан те допамин одоо хүний хүүхдийн тархийг хит өндөр өдөөдгүү одоо тийм зөв контентууд үзүүлэх юм бол маш сайн.
За тэгээ өнөөдөр хэдүүлээ Cocomelon гэдэг хүүхдүүдийн хамгийн их үздэг сувгийн одоо ард нь ямар хар бараа нууцуд байдгийг мэгдийг бол сонирхлоо. Мэдээж энэ олон тэрбум хандлтын ард бол ямар нэгэн шинжлэх ухааны тэр нарийн аргуудыг бол хэрэглэх нь ойлгомжтой. Тэгэд энэ хит өндөр одоо хүүхдийн тархины өдөөлтөөс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдэд хамгаална тийм үү. За тэгээд иймэрхүү байна. Тэгээд та бүхэн бүгдээр эртээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.